За ингээд 761.9 тэрбум төгрөгийн асуудал. Бүтээгдэхүүн авах гэрээ зохицуулъя гэж байгаа юм байна. Хэлэлцээрээ та одоо 6 удаагийн ажлын хэсэг гараад хамгийн сүүлийнхэн их 2 сая хариуц авчил байгаа юм байна л та. Тэгээ хэлэлцээрээ энэс сайн үр дүнд хүргэх боломж байхгүйсэн үү? Магадгүй дөрөв бас ихтгэл дээр бас тавигдж байна. Хоёр улсын хоорондын асуудал гээд мэдээж нюанстай асуудлууд байдаг л бах. Тэгвэл их 2 сайд эдийн засгийн хөгжлийн яамны сайдын хувьд Монгол улстай илүү хэрэгтэй боломж бололцоонуудыг эрэлхийлсэн үү? Энэ талаар олон асуултууд хүрдэг. Тийм биз? За 5 номерын микрофон 2 сайд. За Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд Монгол улсад 4.3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. За өнгөрсөн хугацаанд гадрын тос хуваах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого буцаан олсон байна. Одоо 2.5 тэрбум төгрөгийн нөхөж авах дутуу буюу өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд ийм л эдийн засгийн өргөөжтэй байна. Энэ юу харагдаж байгаа гэвэл гадрын тос гэдэг эрсдэлтэй салбар юм. Хөрөнгө оруулалтаа ийм урт хугацаанд нөхдөг юм байна. 30 жил орцсон байхад хөрөнгө оруулалтаа 50% ч нөхч чадаагүй байж байна. Хоёрдугаарт өөр одоо Монгол улсад бүтээгдэхүүн авах гэрээ байгуулад хөрөнгө оруулсан гамарч гадны компани алга байна. Энэ манай гадрын тосны салбарт үйлчилж байгаа эрх зүйн орчин бид нар алдажээ. Буруу байна л гэсэн үг. Тэгэхээр энийг анхны одоо олон улсын зарчим болсон бүтээгдэхүүн авах гэрээндээ тулгуурлаад энийг За 5 номерын микрофон. Бүтээгдэхүүн авах гэрээ маань их шудраг. Гадрын тос гарвал 30-70-аар нь хуваана гэдэг. Орчмоор тохирцсон. Тэр 30% манайх ямар ч эрсдэл байхгүйгээр гарах юм бол 30 авчна. Гарахгүй бол хөрөнгө оруулагчийн эрсдэл гэдэг. Яг л ийм суур гэрэн тэр. Гэт бид нар нэмж бахан татврын хууль өөрчилж байгаад татвар тавих гэж оролцсон. Энэ 2012 онд нос энэ эрх зүйн орчинг өөрчилсөн. Тухайн үед гадрын тосны үн 100 баррел нь 100-аас дээш гараад эхлэнгүүт бид нар илүү татвар авах гэж оролцсон. Тэгээд гадрын тос төрөөс хойш унссан. Тэгээд энэ үр дүн гараагүй. Өнгөрсөн хугацаанд 12 сая тонн гадрын тос олборлж Монгол улс 3 их нийт төгрөгийн орлого олсон. Бас Монгол эдийн засгт бодиттой манайд ямар нэгэн хөрөнгө оруулалтын эрсд гаргаагүйгээр 3 их нийтийн улсын төсөвт одоо олсон байгаа. 98 оноос 25 оны хугацаанд.